Солиосаа Audi Card-ийн 3 арын арилжаатай танилцсан. Audi Card-ийн 3 арын арилжаа хэрхэн хийгдсэн бэ? Audi Card-ийн 3 арын арилжаа бол ингэж харагдаж байна. За үндсэн хөдөлгөөн маань ерөнхийдөө daily time frame дээр ямар хүн нөхцөл байдалтай байсан бэ гэвэл daily time frame upin trend buying zone-тай байснараа энэ арилжааг илүү сонирхолтой болгож өгч байгаа. Яагаад гэвэл daily time frame upin trend buying zone-тай байгаад daily time frame эсрэг буюу counter чиглэлийн арилжааг хийсэн байна гэсэн. Daily time frame upin trend buying zone-тай гэхдээ өмнө орой break хийсэн. Тэрний өмнө байсан орой дээр resist авсан. Энэ хоёр нь бол үндсэн selling volume-ыг маш ихээр дэмжиж өгсөн нэгдүгээр. Хоёрдугаарт нэг юм бол 4 цаг өрөө down trend selling zone-тай байсан. 4 цагийн down trend selling zone-ын tracing төлөвлөгөө 78.6 level дээр буюу өмнө оройны даралтан дээр ирсэн байгаа. Энэ өмнө оройны даралтан дээр буюу 78.6 дээр ирэх үед доошоо бол импульс явах нь ойлгомжтой байсан. За 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын 4 цагийн тэр downtrend төлөвлөгөөний tracing төлөвлөгөөнийг дууслаа гэдгийг илтгэхэд 30 минут downtrend selling zone руу шилжсэн. Өмнө байсан Euro level дээр downtrend selling zone руу шилжээд эсвийн үгцээрээ downtrend selling zone-тай болсон дараа tracing төлөвлөгөө ихийг хүлээсэн. Tracing төлөвлөгөө ихний удаа эрэхтэй бол шөнө ирсэн учраас дараагийн удаа энэ resist-ийг шалгах юм бол орно гэж үзээд дахин нэг удаа шалгахад нь бол арилжаанд орсон байгаа. Окей. За тэгээд энэ арилжаа мөн доошоо яваад 3 арын арилжаа болж урсан. Энэ шиг арилжаануудыг үзхийг хүсэх юм бол эсвэл энэ шиг арилжаануудыг хийх хүсэх юм бол free signal өрөөнд маань нэгдэрэй. Нэг гэж комент үлдээгээд энэ free room маань нэгдэрэй гэж хүсье. Бүгд намжлалсан. Баярлалаа. Баяртай Jolpix байлаа.